Амралтын өдрийг богинохно л гэцгээдэг. Гүй нэрэн бодохноо баяр хөөрөөр дүүрэн бол богинохон уйтгар гунигт автагдвал харагдашгүй өдөр юм да. Нямдавагийнх өнөөдөр тунч хөлөгтэй байна. Өвөө нь хэдийгээр жаахан ажилтай байсан ч эднийг хараад бас ч амсгийжээ. Хөөхд бужигнсан айлд жаргал дүүрээд ирдэг дээ. Зэнаран ирэхэд хоёр хөгшний нар гарна шүү дээ. Үймлээ шууглаа гэж өглөхөн ч мартаж гал. Энэ багчууд азтай хөөхтүүдтэй. Тэдний өвөө энгийн нэг өвөө биш. Улс Монголын бахархал болсон эрдэм номын хүн, эрдэмтэн хүн. Хөөхтүүд одоохондоо агвайн өвөөгийнхэн эгэлгүй хүн гэдгийг мэдэхгүй, ойлгохгүй, гүйлдэж байвч цаг нь ирэхлээр ойлгоно. Харин өвөө нь аргагүй урт амьдрал туулжээ. Хэлсэн бүхэн замхарч, бидсэн бүхэн үлднэ гэж Нямдава өвөө нь саяхан. Саяхан энд бужигналдаж байсан багчуудын өвөө үзэгдэж харагддаггүй ертөнцийн байнгын зочин юм шүү дээ. Вирус бол өөрөө дэлхийд шинэ. Вирус гэдгийг чинь Монгол хүн сүнүтэй хараагүй явсаар байгаа тэгэл 90-ад оноос л харсан байхгүй. Шинжилгээ судалгааны багад төхөөрөмжийн үн өндөр. Тийм учраас бол маш хариуцлагатай ажиллагдгийг өөрийнхөө дур сонирхол хийгснээс гадна төвхтэй чигээр нь хүн ардад ойлгуулах юмсан гэдэг зорилго бол миний эхнээсээ тавьсан зорилго. Уруу шийдвэр гарвал олон хүний амь насыг таваа явж мэдэх. Тийм учраас эхнээсээ л одоо хариуцлагатай ажиллах хэрэгтэй юм гэж сайхан санагдсанаас хийсэн юм. Зөв. Бидэнүүдаа энэ эрхмийн туулсан амьдрал нөр их ажил хөдөлмөр бүтээлийн загас ухаас өгүүлэх юм аа. Амьдрал угаасаа хүний шимшүүсийг шахаж байж л авах юм авч өх юм өгдөг. Харин тэр элдв сорилтыг давах сэтгэлийн тэнхээ хэрэгтэй. Энэ бол бараг бичигдээгүй хууль. За тэгээд ертөнцийн ухаан хүнд, хүний ухаан эрдэмт гэсэн эртний үг бий. Амьдралын үнэн энэ л юм. Харин нас өдлөөд ирэхээр өөрийн төлөө гэхээсэн бусдын төлөө санаа зовниж эхэлдэг. Мэдсэн сурсан чадах бүхнээ өвлүүлж үлдээж өгөх гэж чармайна. Каноны Монголбаатар өнөөдөр өөр шиг нь эрдмийн ажлын ард гарах гэж байгаа шавь нартан суулж байна. Залуу хүн өдөжгүүр нь ургаж гүйцэхээр өөрөн аяндаан дүүлэн нисдэг. Тэрнийг харсан багшийн сэтгэлийн жаргалыг юутайч зөөрлөшгүй. Ер нь судлаачийн амьдрал бол хамгийн зовлонтой. Амьдралд аль нь амттай бол гэж ярьж явах арга байхгүй шүү дээ. Бидний хувьд бол халдварт өвчин гэдэг бол маш төвхтэй. Яад дамжаад энэ гэдгийг судлаад л өөр л замаар явчихад. Амархан замаар нь яваа судалчих юмсан гэж бодвол амьдрал нь дууслаа гэсэн. Эрдэм номын оргилд гарна гэдэг хүн болгоны амжих ажил биш ээ. Ягаад гэвэл хичээл зүтгэлээс гадна нөр их хөдөлмөр, зөв дадал зуршил бас хоршор хэрэгтэй. Ялангуяа үл үзэгдэх ертөнцийн түмэн нууцад нэвтэрч учир начрыг олно гэдэг төвчээр барсан ажил. Дуран аваа, оюун тарих, зүрх сэтгэлдэн хичнээн харж үзэж болох ч эргэцүүлэн бодож, таамаглаж, харьцуулж, тэрнийг нотлохын тулд уйггүй уншиж, судалж, бодож, тунгааж байж амжилтанд хүрдэг. Энэ урт амьдралыг дуулахтаа шууд л эмчийн халаад нөмөрч эрдэмтэн болно гэж зүтгээгүй нь лав.
Шинжлэх ухаанд юм бүхэн тараалалтай гэж нэг айхтар зүй тогтол бий. Тэм учраас энэ хүндэттэй буурлын намтар баян амьдралын тухай өгүүлж байна. Би Сэлэнгийн баруун бүрэнгийн. Энэ бол одоо хуучнаар Түшээхан аймгийн захын усулда. Улган Сэлэнгийн зааг дээр байгаа юм. Хамгийн сайхан нутаг үнэхээр. Тэрээр энэ орчлонд ирж 70 хаврыг үзэж 70 намрыг үдэжээ. Тэр жилийн нэгэн өвлийн шөнө ард пагуужинд нэгэн хүү мэндэлсэн. Айлын анхны хүү мэндэлсэн болохоор бүгд л ууган хүү ирлээ гэж баяр хөөр болцогоос нь мэдээж. Гэхдээ тэр нь бүтэн сайны шөнөөс даваа гарагч шилжих шөнө байсан тул хүүд Нямдава гэж нэр өгчээ. Дуудах нэрийг эцэг их нь хайрлаж харин дуурсах халдраан тэр өөрөө бүтээсэн. Манай аав бол хуучны лам хүн шүү дээ. Өөрөө хийдэг татан болох таны техникумд хуваарлагдсан байл. Тэгэл ерөөсөө ажилдаа дуртай хүн байсан шүү. Бидний гүлнийх одоо тэгэл одоо чи тийм хүн бол ийм хүн бол гэж байсан хуурсан. Бургал тайн гол. Энэ л голд умбуж, шумбуж, гүйж, харайж, найз нөхдөдтэйг тоглож өссөн амьдрал тэртээ алсад одсон ч сэтгэлд ил тодхон нэг л дотнохон. Хой санжаа гэдэг хамт үнэр өнг дуу хоолой авиа чимээ халуун хүйтэн сонсон дуулсан бүхнээс бүрддэг. Төрж өссөн нутаг яг л тийм. Нямдава улс Монгол төрж өссөн нутаг усандан хайртай эгэл ардын хүү билээ. За, та хоёр хаана юу хийж яваад ирв? Өвөө шүрэвтэй хойд бэлчээрээс уралдлаа. За, тэгээд чиний дөрөв үү? Зэрэг орж ирсэн шүрээ хурдан байлээ. Миний хүү жижигхэн ч гэсэн хожигд хаалгүй шүү дээ. Та хоёр л хоорондоо ив оюутаа тоглож байвал буурлаа нь баярлна. Нямдава миний хүү дүүтэйгээ тоглодог сайн хүү. Маа, мөсөн чихэр ав. Билээ. Али шүрээ. Маа. За. Нямдава буурлав махвалынхан хаяан өгдөг байсан мөсөн чихрийн амтыг одоо ч гэсэн тод санддаг юм. За манай өвлийн өвөл юм байдаг байсан. Тэгээд надад олдох цаг баг яарвал манай өвчин олон хүний лам багш байсан учраас Энэ удаа Нямдава академич би жаахан чилээрхүү байгаа болохоор өөрөө хол замд явж амжсангүй. Зураг авч байгаа бид хэдийг дагуулж төрсөн хөвгүүд галын ач нар нь ирлээ. Эднийх 3 сайхан хөөтэй. Гурван аав ээжийн буурхан амьдрал замлын нэр төртэй үргэлжлүүлж яваад залуус эрдэмтэд харин нэг ач нь алсгал нутагаас амралтаараа зорин ирж өвөөгийнх нь төрсөн нутаг унсан газар угаасан усыг үзэж явна энэ. Амьдралын их хүрд зогсошгүй эргэх нь байгаль ертөнцийн жимаа. Тэр хүрдийг үр хөөхд хааж зээ аминэгтэй бүгд үргэлжилүүлнэ.
Нямдава эрдэмтэнд бидний мэдэхгүй нэг сайхан чадвар бий. Тэр шүлэг бичиж явлаа. Бага залуугийнх нь санирхал зураг зурхтан ажзэнаар тамбал сайн багш нь. Өөдсөн чиний ачийнхан өхөрдөм шулганаагаар бий. Өсөх насныхан зүдмэг амьдралыг нөхөх зурагтай юм байж. Хүэржлэнгийн жаргалыг мэдрэх өвөө насан дам бий. Хүүхэд цагийн цагаан мөрөөдөлдөө эргэж нэг өмбөх оноотой юм байж. Судалгааны ажил тэтгэврт гардаг үйч гэдэг. Судалсан ажил өдөр болгоно л нэг шин юм нэгэн. Хаяа нэг энд ирнэ. Оюутан ирээдүйн эрдэмтэд салахгүй. Нямдаваг гэрт нь өмжүүлэхгүй. Бас үүсгэж эхлүүлсэн ажлын өдөр тутмын хурал, хэлцэл, амжуулах, шийдэл, зөвлөх асуудал ундарна. Халдвар төвчин судлалын үндэсний төвийн томоогийн лаборатори байнгын хөл хөдөлгөөнтэй. Залуучууд, ахмад ажилтан, эмч нар бүгд эрдэм шинжилгээний ажилд улаардаг юм а. Ингэхгүй бол ангаах ухаанч хүчин мөхсдөх аюул хөнөөл дэргэд ирсэн байна. Өвгөн эрдэмтний нөмөр ноолог мэдлэг чадвар энүүнд их л дэмтэй. Савнартыг харгасан. Нэг л хий. Энэ болохгүй нэгсээ өөрсдөө төвөх юм бол тэгвэл тэр тийм зааж чаддаг багшаал өөрөө болж юм шүү дээ. Бивэл чамд өөрөөсөө илүү заадаг хүн хийж болж чадахгүй. Гэж л ярьдаг. Савнар маань ч өөрхий бас ойлгодог юм шиг байлаа. Нямдава бол дэлхийн эрдэмтэн хүн. Төвний далайх эрдэм цусшгүй хөдөлмөр гагцгүй далд ертөнцид нэвтэрч түмэн тус бомон аюулын нууцыг нээсэндэл өргөөж нь оршино. Тэр ач буйнаар бид өнөөдөр элэг бүтэн яваа. Манайх чинь дандаа ихтэй хөвгч. Бид доход байхгүй учраас ерөнхийдөө тийм уян хатан юм уу? Нэг л шийдсэн үдээс тэгж аав ээжтэй сургасан, амьдралтыг сургасан. Харин азар донор маань бас айгүй obvious байлдаг. Аавын эзгүүд ах нь аав, ахын эзгүүд малгай нь ах гэсэн ардын зүрэг бий. Авгжууганх олон хүүхэдтэй. Эцэгээс нь хойш тэднийг авч явсан Нямдава. Айлын хүүхэд олон байх тусам аялуулах ажил мандахгүй. Айлын том нь болохоор багаасаа хэрс өсчээ. Ээж аваасаа 6 хүү. 2 ах маань бол одоо цөм үүргийг л нуруунд дээрээ үүрж явсан. Мэдээж одоо биднийг хүн болгоход бол одоо манай эмээ өвөө хоёр бас их хэрэг болсон баг. Яагарахгүй бидэрт бол эрдэм номд бол бас л одоо урайлан дагуулсан юм үнэлдэ. Энэ хүний бүтээлч одоо хөдөлмөрт чанар, цаг нарийн баримталдаг, хийх ажлаа урьдчилан төлөвлөдөг, хийсэн ажлаа одоо дахиж нэгтэлдэг. Энэ зан чанарууд нь бол надад үлгэр дуурайл болдог. Энэ хүнээс л суралцах юм бол асар их байдаг. Аавын минь оронд аав болж идэг. Манай хүн зураг их сайхан зурна. Их сонин. Тэр ерөөсөө санаанаас гардаг. Бид нэр ингээд аавтайгаа хавар болохоор зэрэгэл цагаарлын малваас гээд одоо Сүхбаатар хотын хойшоо Орос руу мал гаргадаг юм дээр тусна. Тэн дээр бол бидний их олон зун гарсан. Одоо бүр нүдэнд харагдаад байдгийг нэг тийм доороо нэг тийм том цүнхээлтэй нэг хадан хэсэг байдаг. Тэр хадан хэсэг усан будгаар айгүй гоё зурсан. Тийм юмнууд бол их тод санагддаг. Тэртээ олон жилийн өмнөх амьдралын хүнд хүчрийг өнөөгийн буурал хөгшөд тэр үеийн залуус харвагаасан үүрж дүүрж ажралгүй тулсаар ирсэн учраас амьдралын бат тулгууртай зогссон.
үнээр хүн хийх шиг буянтай ажил байдгүй гэдэг. Одоо тэд нь ээж аваас нь ахмад наст нууд болцгооч. Манай ах бол эрдэмтэн их хурлын гишүүнч болж үзсэн. Бас хөдөлмөрийн баатар боллоо. Дэлхийн эрүүл мэндийн их хурлын дарга хүртэл хийжсэн. Монголд биш зүгээр хүн төрөлхтөнд хэрэгтэй хүн гэж би үздэг. Тэгж л би барахдаг. 3 дугаар ангийн хичээлийн жилийн дундаас хойш Улаанбаатарт орж ирсэн. Додсон гэж багш байсан. Хүүхдүүдийг тийм юм бичиж сургахад их гардаг байсан. Өдөр болгон тэмдэглэл хөтлөж сурах. Эхлээд бол одоо нэг алхтай сүлд үлэх юм байхгүй байж болно. Гэхдээ тэмдэглэл хөтэлдэг хүн ер нь бол илүү сониуч байдаг юм аа. 1960-аад оны эхнээс эхлээл тэмдэглэл хөтэлдэг. Багш цаашаа дуулдаг гэсэн үг эхлээд нөгөө дасгахын тулд шалгадаг. Нямдава нийслэлийн 15 дугаар сургуулийн 7 дугаар ангийг 1962 онд онц дүнтэй төгсжээ. Сургууль байхын л сурлага сайтай хичээлийн утга учирыг дорн л ойлгодог сэргэлэн хүү байж. Дүү нартайгаан шатар их нүнэ. Их хор шартай үзэн шүү дээ. Хожигдох дургүй аливаад махаруу явсан нь хожим энэ их амжилтанд хүрэхийн шалтгаан болсон байж ч мэднэ. Манай ээж бол одоо тэгэхээр нэг том хүүгээл нэг эмч байлгах хэрэгтэй юм байна гэж ямар юмнаас юм сурж авсан. Тэгэл одоо эмч болгоно гэж зүтгэдэг байсан. Би ч бас зөрүүдэлдэг байсан. Тэгэл явсарвал амьдрал юм болчихлоо. Ээж бол одоо надад энэ юмд зөвтгөр байхыг сургасан баг. Нэг сануул ерөөсө тэр хийж орхидоггүй. Тэр үеийн хүүхдүүд өөрсдөө толгой мэдэж ажил сургуулийн сонгоно гэж юу байх вэ? Нямдаваач бас тийм. Гэхдээ нямдаваа хүү техникумд орвол стипенд авч гэр бүлдээ нэмэр болгосон гэж дотроо нууцхан бодож явсан гэдэг. Ингээд Нямдава 1966 онд хүн эмнэлгийн техникумын анхны эхвэрэгч багэмчин хос мэргэжлийн ангийг Сүхбаатарын нэрмжит цалинтай төгслөө. Анагаах ухааны дээд сургуулийн оюутан болж дэвшин суралцжээ. Нямдава бит хоёр бол одоо анагаахын донд анагаахын дээдэд ингээд 9 жил хамт сурсан. Спортын чиглэлээр оролдож байсан, дугуйгаар явдаг байсан. Тэгээд хамгийн их уншдаг хүн бол манай Нямдава. Шинжлэх ухааны одоос тэр сайхан бүтээлүүдийг авч уншдаг хамгийн их зоригтой оюутан байсан. Багш нарын бас гинт асуулт асуудаг. Хичээл орж явахад тэгээд багш нар тэрийг мэдэхгүй Нямдава айл хэдийн тэр шинжлэх ухааны одоо дэвшил хөгжил одоо шинэ зүйлийг олоод мэдчихсэн. Тэгээ багш нар бүр тэрэнд нь гайхдаг. Тэгээд анхаардаа авдаг тийм одоо хүүхэд байсан. 1966 он бороотой тэр зун бидний сэтгэлд аимшигт үерийн жил гэдгээрэн тодмор үлдээжээ. Уял давхуулсан үйлдвэрийн газрууд дах улсын эд хөрөнгө, үерийн бүсэнд байгаа төрөл бүрийн техник болон улс орны өргөн хэрэгцээний барааны баазуудыг хамгаалж, хохирлыг багасгах талаар асар их ажил хийжээ. Харин Нямдава анагаах ухааны дээд сургуулийн оюутан болчихсон. Үе тэнгийнхэнтэйгэн бужигнаж ёстой залуу насны эрч хүч агомгоор бялхаж явлаа. Улс оронд маань хаан сайгүй бүтээн байгуулалт эд өрнөж дархан сэлэнг доорнод гээд хаалбал хаа ажил бүтээл ундарч байсныг ахмадууд сайн санаж байгаа. Нямдава оюутны амьдралд хөл тавихын өмнөх намар хамт олноороо тариа хураалтын их ажилд оролцож явлаа.
Рүү оюутнууд сангайшгүй явдаг байсан. Ангаахын дээд сургуулийн үүднээс бид нэр ачааны твшин дээр суугаад бүгдээр замд гараад явсан. Нилээн замаас нилээн гараа явсан. Нэрөөс донслоод бидний суудалч зөнөө доор бүгээ тавьчихсан. Тэр донслоод төл гар зохиод ерөөсөө аягүй хэцүү. Анх өдөө явж үзэж байгаа учраас өөрөө сонгож байраагүй нэг өвгөн хажууд суулгацсан. Манай 10 жил төгссөн Дашлан гэдэг охин байсан. Би тэр зэрэгсээ сууж байсан. Тэгээд би донслоод ингэж яхаа ерөөс төсөлгүй уйлчихсан. Тэр нөгөө нөхөр маань ийм газар өөр ууж яхад агаарт нис явахт нь ой дэшин хөвчлөлтэй биш. Жаахан туссан байж байна. Тэм бордоо царайтай өндөр дүү нэг толгойн нэг хэсэг газрын төг цагаан цав цагаан одоо сор тавьсан байдаг шүү дээ. Тиймэрхүү дэм сортой цав цагаан өстэй тийм хүү байсан. Тэгээд өнөөс хойш болохоор бид хоёр нэг под өрөвд болсон байхгүй юу? Одоо ногоон жилийн твшин дээр гэж ярьдаг да. Тийм твшин дээр уулзаж энэ амьдрал маань ингээд үргэлжлээд 56 жил болж байна да. Аглагхан онд сэнхэрдэх тэртэг эсби амаргхан чинийхэн хөөрхөн дүрийг олж харав. Амаргхан чинийхээ хөөрхөн дүрийг олж харах дам би алагхан нүдний чинь мэлмэрх толионд өөрийгөө үзв. Үтэй болсон 9 ачтай 2 30-тай ийм нөрөтгөн айлуулга явж байна да. Хүүхдүүдээ гэртээ зориулсан амьдралтай эмэгтэй хүмүүс илүү өөртөө жаргалтай явдаг юм болоо да гэж боддог шүү дээ. Оюутны ээж хоёр бол сайн ханддаг, өөрийнхөө хүүхдийг ханддаг. Байсан явдал бол бас намайг хүн байлгах туслаж байгаа гэж боддог шүү дээ. Заяаны хань зам дээр учирдаг гэдэг. Хүн хичнээн эрдэм чадалтай хэрмгээ явлаач гэсэн сайн хань ижлийн нөмөр нөөлөг аж тусгүйгээр өнгөрсөн амжилтыг төсөөлөх аргагүй. Хань Оюнбатын хаан гараас хичнээн өглөө цай барай билээ дээ. Тэр тоолонд Нямдаваагийн амжилтын хуудас зузаарсан да. Хань Оюнбатан насаараа Сагдагийн байгууллагад үр бүтээлтэй ажилласан чадварлаг мэргэжилтэн. Сагдагийн криминалистикийн лабораторийн тулгын чулууг тавилдсан Монголын анхны шинжээч эмч нарын нэг. Тэд хамтдаа бие биеийн түшин амьдралууд тэмүүлсэн билээ. Амьдралд чухал хэрэгтэй бүх юм дээр заацуулж Их үйлс энгийнээс ихтэй гэдэг.
Анагаах ухааны дээд сургуулийн эмчилгээний факультетийн оюутан Богжвын Нямдава. Зорилготой, ажилтай хүн юу амжуулах, юунд хүрэхин төлөвлөж байж л гүйцэдэг. Өмнөх ажлаа заавал дуусгана гэж явсны үр дүн энэ. Ажилд чин сэтгэлээс хандсан нь амьдрал эрт ойлгосны л аж тус. Хичээл ном гэж толгой өндих завгүй гүйсээр Нямдава гинт Мисаслын тасагт хүргэгдсэн тийм нэг явдал тохиосон. Урд нь мэдэгдсэн ээлдэв өвчин зовооргүй явсан залуу хүү гинтл муудсан нь нэхэр сочирдон байлаа. Хүн гэдэг өхөл амьдралын заагтай гинт учрах юм бол учирдаг л харва. Яахан тааж мэдэх билээ те? Бүр устдах гэдэг өвч. Хидронефроз. Бүр нэг шээсээ хавлаад бүр зогсох нүгдийг хүлээх биш. Ер нь ухтаад явж. Өөрөө бас чадгийн байвал сөрөөдий гэсэн маягтай тийм замаар л явсан. Өөртөө шаардлага тавьж байгаа хүн л одоо жаахан урагшаахна гэж ойлгоцсон гонтой байхгүй. Тэр явдлаас хойш амьдрал гэж ямар үн цэнтэй гэдгийг ер нь цаг хугацаанаас өрсгөл юм шүү гэдгийг насан туршдаа ойлгож авсан. Би багштайгаа олон жилийн өмнө одоо уулзаж танилцаж, эрдэм номноос нь суралцаж явж байгаа хүн. Тэгээ багшаараа бол би бахархдаг. Дээр нь баярлаж явдаг юм байна. Багш маань бол Монгол улсын бүтээгдэхүүн. Багшигээ дэлхийн давцан руу гараад 1977 оноос эхлээд Герман, Оросд анаах ухааны доктор, анаахын шинжилгээ ухааны докторийнхаа зэргүүдийг хамгаалаад ингээд дэлхийн хүн болоод өсөд дэвцсэн. Нямдавагийн оюун бодол хүсэл эрмэлзлээс судлаж шинжлэх ажилдаа яарсан сэтгэлээр жигүүрлэж явсан. Харин эцгийгэн алдсан хүүгийн сэтгэлийн шарха аниагүй явсан үе. Аав маань даанчигтнаас 50 настай. Одоо манайхны насаар бол одоо 50 гэдвэл хүүхэд нас. Тийм учраас бол одоо яавыг харамсаж явдаг. Тэр хүн бол өөрийн долгойтой байх ёстой. Гэжээр сургасан. Нэлийн учрыг болохгүй амьд яваач. Тэгээд ч өөрийнхөө ард үлдсэн эхнэр хүүхдүүд анд нөхөд эрдэмт шавнырынхаа захиж хэлснийг зүрх сэтгэлдээ тээж явсан нь дамжиггүй. Бас ч үгүй галт тэрэгэн суугтаа хайрцаг дүрэн номтой орж байсныг үдэж гаргасан улс сайн санддаг юм байна лээ. Хүн зориход тэмүүлэх тусам хол алхадаг юм. Сурсан мэдснэн улам баяжуулахаар, бадажуулахаар ингэж алсын аянд гарсан нь холуур бодвол улс Монгол төдийгүй дэлхийн ангаах ухаанд ч хэрэгтэй алхам байжээ. Герман хэлний анхны ааг заасан галсан багшийнхаа ач буянд Нямдава одоо ч гэсэн талархаж явдаг юм. Тэр хэлээр Ярославд нэвтэрсэн.
Анагаах ухааны вирус судлал тухайн вирусын хор хөнөөлтөй элдв байдлыг судалж түүнээс урьдчилан сэргийлэх, эмчлэх арга нээдэг лабораторийн шинжлэх ухаан. Зүйрлбэл өвсөн дотроос зүү эрэхтэй л адил. Нямдава энэ үнд ухамсарт бүх амьдралаа зориулсан хүнтэй. Багшийг Гюнтер Старк гэдэг хүн байсан. Тэр хүн бол одоо сүүлдээ сайхан найзууд босолдог германууд ер нь их шудраг улсд өөртөө ч шудлаа хэлдэг баг. 6 сар ер нь бол шил угаасан да. Гэхдээ вирусологийн шил угаана гэдэг нь шал өөр. Тэр бол бидний дарагдахгүй хогноос уруу орчих гэдэг боломжтой. Тийм учраас шил угаахад маш анхаардаг. Залуучуудыг ер нь тэргээр дамжуулж вирусологт оруулдаг. зарлж уйлан мэндэлхэд ховорхон нулимсаа унгав. Нямдава эрдэм намын мөрхөөж олон жил гадаад дотоодод суралцлаа. Тэр болгонд ар гэртэйгэн сахидлаар л харилцсан. Өнөөдрийн шиг дүрсэн харж ярих цахим технологи тэр үед байсангүй. Өвгүүд ааваасан захиа ирэх өдрийг тест ядан хүлээдэг байж. Бүх захидлууд нь он цагийн түүхийг хадгалсаар үнтэй дурсамж болон үлджээ. Энээс илүү сайхан баяр баясгал гэж дүгшүүлээ. Ээж бид өөрөө жаяагийн очиж бууз идээсэн бас бид хоёрын бичин байхгүй бичин бодог өгсөн. Цагаасаа мэдээ ярьж ш. Үсэг үсгээ ашигласан. Зүгээр үсэг үсгийнхаа брэнд зүгээр өчж байгаа тийм. Ямар үсэг үсгэн. Ийм л хатаа өгсөн. Айлын зөв сайн байна уу хайтаа. Би таны цагаар авч маш их баярлалаа. Бас гойж хийсэн манай аймаг цас их болсон. Олимпиадны дүү хараагүй би сайн бас дооц гарна.
Нэмдөө өгш эрдэм судлалын судалгаа нь бол нэлээд олон чиглэлд хийсэн байдаг. Физиологийн салбар байна. Микробиологи гэдэг салбар руу нэвтрэн орсон. За, вирусологийн салбар руу гүнзгийгээс гүнзгий нэвтэрч орсон. Дээр нь нийгмийн эрүүл мэндийн салбар гэдэг рүү орсон, судалгаа хийж орсон. Эрүүл мэндийн удирдлага зохион байгуулалт гэсэн энэ том салбар руу орсон. Молекул биологийн шинжилгээ ухаан руу гүнзгий орсон. Бионгаах ухаан гихчлэнгээр одоо нэмдөө өгшийн судалгаа шинжилгээ хийсэн судалгааны ажлын салбаруудаар ингээ хийх юм бол ингээд нэг хүнийх биш. Өөрөөр хэлэх юм бол шинжилгээ ухааны хэд хэдэн салбар руу явж орсон, нэвтэрсэн байдаг. Тэгээ эрдэмлэг сэтгэлгээний цар хүрээ их томтой юм шүү дээ. Эйнхүү Пагвжуын ууган хүү Нямдава 1977 онд тэр үеийн бүгд найрамдах ардчилсан Герман улсын Берлин хот дох Хумбольтын нэрмжит их сургуулийг амжилттай төгсөөд анагаахын вирус судлалыг хөгжүүлэх хүслээр эх орондоо ирсэн юм. Энэ үед дэд эрдэмтний сэдв нь шуунаас хүнд томуу халдаж болох тухай байсан гэдэг. Хожим энэ жишээ анагаахын шинжилгээ ухааны практикт олон удаа батлагдсан юм. Тэр томуу төвчнийг үүсгэгч нь бол одоо вирус гэдэг хамгийн жижигхэн ям байдаг учраас тэрийг судлах аргыг нэвтрүүлэх хэрэгтэй байсан. Тэгмээс энэ дээр бол одоо ер нь 60-аад оны сүүлчээс анхаарал тавьсны өвчнөд бол тэр үеийн эрүүл ахуйн халдвар судлалын улсын институтын вирус судлалын лаборатори үндэслэж байсан. 1978 он одоогийн нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хашаанд вирус судлалын лаборатори гэж байсан да. Энэ лабораторийг үүсгэн байгуулсан хүн бол өөрийнх нь багш Жамба профессор. Залгам чалаагаан бэлтгэж сургасан шавнырийнх нэг нь Нямдава байсан юм. Одоо ингээд эргээд бодоход Нямдава их чухал цаг үед энэ салбарт ирсэн байгаа юм. Тэр үеийн эрүүл ахуйн халдварын судлалын улсын институтэд байсан вирус судлалын лабораторийн эрхлэгчээр томилсноор энэ эрүүл ахуйн халдвар судлалын ажиллаг гэдэгт оролцож эхэлсэн. 1988 онд тэр үеийн сайдны зөвлөлөөс вирус гепатиттэй тэмцэх 2000 он хүртэлх цогцлбор програм гэдэг юм болж гаргасан юм. Энэ дээр бол тэр одоо батлагдах нь намайг ерөнхий байцаагч байх үед хийгдсэн болохоос биш энийг бэлдэх ажил бол ер нь чинь бараг 10 жил их олон хүн орж хийсэн ажил. Гэхдээ энэ бол нэлээд үр дүн өгсөн ийм ажил болсон. Вирус гэдгийг судлал гэдэг бол тийм одоо хэрэг баргийн хүн судалж хийдэг ажил бол биш. Энэ нянз судлалын институтууд энэ секторыг байгуулад үнэхээр багш бол гэртээ харьдаг юм уу? Энэ их намайг унш дуустдаг юм уу? Энэ одоо том лабораторид юуг нь хаанаас нь олж авдгийг тэр вирус гэж гэх тийм одоо үед л багш өөрөө оюун ухаан, хүч чадал, эрдэм мэдлэгээ зориулж олон одоо вируслогчдыг бэлдэж, олон одоо судлаачдыг вирус гэдэг энэ шинжлэх ухааны нарийн юг бол Монголд анх одоо дэвсгэр суурийг тавьж ажиллаж, өөрөө биечлэн ажиллаж хийж гүйцэтгсэн. Тэгэхээр вирус хүн амьтан тэгээд бактерийг өөрийн өвчлөгдөг. Одоо бактериас 1000 дахин бага гэдэг чинь өөрөөр хэлэх юм бол зааны хажууд одоо нэг зурм байгаа юм шиг байхгүй юу? За. Тэр юу хамгийн гол нь тийм жижигхэн учраас л ердийн гэрлийн микроскопт харагдахгүй. Гэрлийн микроскопоор бол гэрлийн долгионы талтай тэнцүү юм харагддаг. Цэг шиг. Вирусны хор холбогдлыг таних мэдэхийн тулд буйдгүй хөөцөлдөж байж л үннийг олно. Ухаанаа дуулж байгаа, барилдаж байгаа хүн нүдэнд дийлхэн авьяасан тодорхой. Тэгвэл хүн байтугай дуранч олж харах боломжгүй тийм нарийн ертөнцид бараг насан туршаан эрэл хийж ангуучлана гэдэг санааны зоргоор хийх ажил биш ээ. Өвчний бактери вирусын хажууд туглын чинээ эмчин антибиотикоор эмчилж болдог. Харин вирус
ёстой чөтгөрл гэсэн үг. Тохирсон вакциныг гаргах нь юу юунаас чухал байлаа шүү дээ. Өнгөрсөн 1000 жилд одоо амгаах ухаанд гарсан 10 топ толгой амжилт гэвэл юу хэлэх вэ гэж. Тэгэхээр тэрэн дээр бол нэгдүгээр байранд бол вакциныг хэлсэн байна л да. Монголын нэг номерын вирус зогч гэж болно. Ер нь одоо зарим аюултай халдвар төвчин устгахад нэм даваагаа бол яг гар бие оролцож энэ ажлыг хийж ирсэн хүн шүү дээ. Сэтгэл шулуудаж зорьсон ажилдаан хүн түүрдэх нь бага байдаг. Хүн амын дотор зөнхлөн тохиолдож байсан вирус гепатит, улаан борхон, улаанууд, томуу, полиомиелит, арбовирус, хифнес вирус болон ретровирус халдваруудын гаргалаа тогтоц нутгийн омгуудын эсрэг төрөх чим болон удамшлын хэв шинжийг молекул төвшөнд судлан тогтоосон судалгааны үр дүнгээр үндэслэж В гепатитын эсрэг вакцинжуулалтыг анх удаа эх орондоо нэвтрүүлж Монгол вакцин гаргасан. Хүүхдийн тарих нугасны халдварт саа хүчнийг бүрэн устгахад манлайлан оролцсон. Энэ гавьяан дэлхийд данстай юм аа. Агаар туслын зам гэж байна. Тэгэхээр тэрийг бол туслын манайхан анхаардаг байхгүй. Тэр нь агаар дотор байгаа тусал. Тэр тусал хаанаас үүсвэхээр хүнээс л үүснэ. Өөрөө бие дагаад өвчих гэж ирсэн. Зүгээр л одоо байж. Тэгээд хүний эстэй харилцахаараа хүний эсийн уурга нийлүүлжүүлэг аппарат рибосом гэж юм байна. Тэрэн дээр өөрийнхөө нөхлийн хүчлийг уншуулаад ингээл тэр нөхлийн хүчлээ олшруулцдаг байхгүй. Тийм учраас бол агаар туслын зам гэдэг нь хүнийг ярьж ханиах найтах үед гарч байгаа тэр тусал дотор хэдэн 100 одоо вирус явж идэг. Тэр л одоо халдвар дамжуулах зам. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бол энэ цагаан цэцэг өвчин, полиомиелит өвчнөөс одоо салсан орон, байхгүй орон гэдэг ийм гэрчлэгийг олон улсын байгууллагаас авч байл. За сүүлийн үед энэ янз бүрийн одоо SARS, томуу, COVID-19 гэх мэтлэн энэ өвчнүүд чинь ерөөсөө вирусын гаралтай, вирусээр одоо халдварлагддаг өвчин шүү дээ. Энэ Монгол улсад энэ вирусологийн салбараар өмнөө барьдаг, хийсэн, бүтээсэн, бүтээлтэй мэддэг, чаддаг ямар эрдэмтэн байна тэднийсийг цуглуулсан. Тэгээ энэ дээр нямдуугаа өгш арга байхгүй одоо энэ салбарын тэргүүлэх хүний хувьд бол энэ салбарынхаа залуучууд, эрдэмтэн судлаачдад эцэг хүн шиг, эрдэмтэн хүн шиг нөмөр нөөлөг болж судалгааны багийг ахлаж мэддэг чаддаг бүхнээ зориулж ингэж ажилласан. Бахархаж байлаа. Сайхан төвшиг болж ажилласан. Тэгээ энд бол ер нь эрдмийг ингэж эзэмшиж төр төмөнд улс орондоо монголчуудаа хав амьдралд нь амьд нь хэрэг болно гэдэг бол одоо эрдэмтэн хүний одоо гавьяа бүтээл байдгийн байна гэж одоо бахархан хэлэхэд одоо таатай.
Би энэ вакцины тухай одоо нэмж засварласан хэвлэл болсон юм л да. Энэ бол одоо энэ бас энэ халдвар төвчөнтэй тэмцэх Монголын үндэсний холбоо гэж юм байгуулад халдвар төвчний тухай ч их гонигтай яриа штэ. Тийм учраас бол хүнийг татахын тулд халдвар төвчин түүхөө адал явдал гэдэг тийм цуврал эхлүүлсэн. Тэгээ энэ дотроо энэ түүхийн тухай бид бол одоо шийдэх юм уншууртай болгож байна тийм ээ. Тий. Одоо би чинь Германд сурч байхдаа тэр үеийн одоо хамгийн сайн Филдсийн амтны вирусын биологи гэдэг ном байд юм л да. Энийг бол зүгээр л хорхоо хүрээ л. Одоо би гэхдээ энэ чинь Германд уншаад өнгөрөх хэцүү тийм. Энэ чинь байн харж явах хэрэгтэй. Тэгээд их аз болоод тэгээ орчуулганд явсан чинь тэр одоо Германы намын түүхийн институтын Эрих Новацкий гэдэг хүнтэй их сайхан танилцаад. Тэгээ одоо сүүлд нь бол одоо тэр үе чинь намч бас нэлээд өнгөрөхтэй байсан юм шиг байна тий. Тэгээ чи одоо ямар бэлэг авах вэ гэдэг байхгүй. Тэгэхээр энэ номыг хуулчих. Тэгээ тэр ном бол германч олдохгүй. Манай институтын номын санд ганц хэрэг байгаа байхгүй. Тэрийг одоо 2 хоногоор аваад за энийг хуулчих. Тэгсэн бүр одоо ийм гоё хавцслаад. Харин тий. Гоё. Тэгээ энэ бол одоо тэгээ энэ хүн юугаа бичиж энд тийм ээ. Тэгээ энэ Новацкий бол одоо энийг хийж өгснө надад талархаж тэр орчуулга хийхэд тий. Хүн бичиж тэмдэглэсэн юман эргэж харж байж л цаг уян бүрэн мэдэрдэг. Үгүй ядаж л энийх ажлан эрен бэлэн төлөвлөж байж л ард нь гарсан байгаа. Эрдэмтэн ч бас бичгийн хүн. Бараг 100 дэвтэр байгаа шүү. Хадгална гэдэг чинь ажил. Хоёр талын тэмдэглэл шалгаж зүгээр одоо албаны ажил тий. Тэгэхэд бол би бол ерөөсөө тэр хизээж бэлэн бичлэг одоо тэмдэглэсэн юм гаргаж үзүүлдэг байсан. Тийм учраас бол манайхан ата тоглоом шагламаар засгийн газрын үеийн гишүүд ямдуу ерөөсөө муу санаатай хогоо. Тэгэл энэ ингээл тэмдэглэл байхгүй юу. Тэгтээ нэг муу санаатай биш. Ямар нэг асуудлын тухай ярихдаа баримттай яриад үрсурдсан энэ үл сэлгэмэл 95 оны 3 сарын 1-ээс 5 сарын 25 хүртэлх. Сайдулэг юу хэлснийг минут цагтаа тэмдэглэдэг хүмүүсээс маш ноцтой гэж ярьдаг байсан байна. Бидний үеийн одоо төрийн ажил бол томилгоо. Тэгээд өөрөө бас одоо нэгэнтэл томилогдсныг гэж үлээн хичээж ажилладаг. Улс орныг нийгмийн нэг тогтолцооноос нөгөөд шилжих дүүхэн цаг үед эх орны эмч хүү төр туршилцаж чадна гэдгийг харуулсан. Бас л улсын захиалгаар төрийн албанд орсон гэж болно. Төрд хэрэгтэй залуу гэдгийг тэр үеэс мэддэг байж. Улсын хурлын 71 оролцлоос бодлогын санд авсан намбарын 1-2-ыг Монгол улсын 21 дэх ерөнхий сайдаар тавилсан. Эрүүл мэндийн сайдаар Нямдавар Монгол улсын 21 дэх засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр бүрдэж ажиллаар эхэллээ. 1999-1996 онд Шарвын гунгаад орж Дашин Бямбасрын тунцгийн жасрын нарын тэргүүлсэн болон
2000-аас 2004 онд Намбарын энх баярын удирдсан 4 засгийн газарт Монгол улсын засгийн газрын гишүүн, эрүүл мэндийн сайд, улсын хурлын гишүүнээр болон 1998 оноос 2000 оны 7 дугаар сар хүртэл Монгол улсын ерөнхийлөгч Нацгийн баг бандын нийгмийн бодлогын зөвлөхөөр ажиллаж ирсэн төрийн түшээ байлаа. Нэмдөө бол өндөр боловсралтай асуудлыг гүнзгий сэтгэдэг олон талаас нь учир шалтгааны уялдаа холбоог нь авч үзэж чаддаг зөвхөн нийгмийн тал гэж өрөөсгөл талаа авдаггүй түүнээс суур дэвсгэрүүлж байгаа эдийн засагтаа түүнийг ховлож чаддаг ийм сайд байсан юм аа. Бидний хувьд хизээч мартагдахааргүй хамтран зүтгэсэн өдөр сүнгүй ажилласан тийм л жилүүд байлаа. Эрүүл мэндийн салбар зах зээлийн нийгэмдээ зохицсон уян хатан хөдлөх тийм орчныг бүрдүүлэхэд ихээхэн анхаарч байна. Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай, эмийн тухай хуулиуд, нөхөн урж үхэн эрүүл мэндийн асуудал, биеийн тамир спортын тухай хууль, дархлаажуулалтын хууль, хүүхдийн амьсгалын замын болон хотоод гэдэсний халбарт өвчнөд тэмцэх хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, өрхийн эмнэлгийн тогтолцоог бий болгох, уламжлалт ангаах ухааныг зөв голдролд оруулсан гээд өчнөн олон тулгамдсан асуудлыг тэр шийдэж байсан. Нямдава сайдын санаачилгаараа Монгол улсын эрүүл мэндийн салбарт нэгдсэн үндэсний байгууллагын хүн амын сан, хүүхдийн сангийн үйл ажиллагаа идэвхжиж төлөөлөгчийн газрууд нь нээгдэж байлаа. Үүгээр зогсохгүй олон улсын байгууллагуудын тусламж дэмжлэгийг авч эрүүл мэндийн салбарт гадна дотны олон төсөл хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн юм аа. Эрүүл мэндийн салбарт тулгамдж байсан олон асуудлыг шийдвэрлэхэд шийдэмгий хөдөлж нүдэнд харагдаж гарт баригдах үр дүнд хүргэсэн нь үнэн юм аа. Дэлхийд дахинд бол одоо хэдэн сая тонн вакцин тарьж байгаа. Манайд бол одоо ойролцоогоор 100 мянган тонн вакцин жилд тарьдаг. Тэрэн дотроос бол одоо нэг 2-3 тийм хүндрэлт болдон. Гэхдээ би сүүлийн үед бол одоо нас бартлаа хүндэрсэн тохиолдол мэдэхгүй байна. Бас тийм тохиолдол ганц хоёр байсан. Тэгэхээр тэр бол их олон талын шалтгаантай.
...2001 оны төс хөлцөж явах үед бол тамхины чиглэлээр тэгээ тамхины хор үнэлтэд тэмцэх тухай хууль гэж байсан санаж байна би. Ийм хуулийн одоо төсөл орж ирж байсан. Тэгээ энэ дээр бол одоо их том лобби арталт нь бол байсан гэж би боддог. Хуульчныхаа хувьд. За энэ хуулийн төсөл дээр бол Нямдаа сайд бол одоо мэдгдэл хийжсэн санаж байна би. Тэгээ мэдгдэл хийгээд ерөөсөө энэ хуулинд юу суух хэвтэй, юуг одоо суулгахгүй байж болохгүй те. Урьдчилан сэргийлэх чиглэлээр, хүн ардын эрүүл мэндийн чиглэлээр ялангуяа тамхитай холбоотой, тамхины бизнестэй холбоотой асуудлаар бол нэлээд одоо тухайн үедээ бол нэлээд анхаарал татсан мэдгдэл хийжсэн юм а. Ялангуяа тамхины хор үнэлтэд тэмцэх чиглэлээр бол их алсыг харсан ийм юмыг тухайн үед бол ярьжсэн байна гэж би одоо бодож байна. Энэ удаагийн эзэн чуулганаар усны тухай бат хууль, карьерингийн тухай хууль, терроризмтэй тэмцэх тухай хууль, 2005 оны төслийн тухай мэдээлэл, хүн амын нийгмийн хамгаалалт хамт жишээлгээ бүрдүүлэх чиглэлээр илүү төлхөө анхааран ажиллаж байна. Хүний замын үзүү уртдаг гэдэг. Эх орноос гадна олон улсын эрүүл мэндийн байгууллагуудад сонгуульт ажил ихтэй байлаа. 1991 он Нямдаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 44-р чуулганы ерөнхийлөгчөөр ажиллаж байлаа. Заримдаа энэнийг Нямдаагаас өөр хэн хийх вүлээ гэж асуумаарч байлаа. Монгол хүн анх сансарт нисж бас олимпийн аврах болоход бид хичнээн баярлаж байлаа та. Тэгвэл Дэлхийн нэр хүндтэй байгууллагын өндөр дээд чуулганыг Монгол эрдэмтэн удирдсан гэдэг нь бас л бахархан түүх билээ. Mr. Acting President, Mr. Deputy Director General, Excellencies, distinguished delegates, ladies and gentlemen, allow me first of all to congratulate Mr. Ahmad Al-Badi, the President of the Assembly, on behalf of my delegation on his unanimous election to this high office. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага түүний судалгаа шинжилгээгээ дэмжиж үр дүнгүнч сайн хүртсэн. Сүүлийн үед түүнээс томуу болон томуу төс төвчний талаар техникийн зөвлөгөө зөвлөмжийг их авсандаа түүний зөвлөмж судалгаа нь олон улсын хэмжээнд COVID-19 сардхалтай тэмцэхэд их хэрэг болсон. Би хуваарь профессор Нямдаагаас зөндөөл зөвлөгөө авч байлаа. Миний хувьд бол тэр хамгийн шилдэг нь. Ягд гэвэл байнга шинжлэх ухааны үндэслэлтэйгээр бүх зүйлийг тайлбарладаг. Хоёрдугаарт тэр дандаа хүн ардынхын тухай бодож санаа тавьдаг. Гуравдугаарт тэрээр их нээлттэй нийтж хүн. Түүнийг улсынхан хөгжил дэвшилд их хувь нэмэр оруулсан хүн гэж боддог юм а. Энэ хичээл зүтгэл эрдэм оюунараа Нямдаа Монгол улсыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын идэвхтэй гишүүн болгосон. Энэ нь манай улс ард иргэдийнхэн эрүүл мэндийн асуудлыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад хүргэж олон талын дэмжлэг авах, хамтран ажиллах өргөн үе хаалгыг нээсэн гавьяатай. Багвчгийн Нямдаа бол Дэлхийд хамгийн том албан тушаал гашсан анхны монгол хүн.
officers of the Assembly for your election and wish every success in your noble duties. Би түүнийг халдвар төвчин судлалын үндэсний төвд ажиллаж байхдаа ирээдүйд гарч болзошгүй ханиад томон цар тахлаас урдчлан сэргийлэх бэлтгэл ажлыг сайн хангасан гэж боддог тоо. Тэр ажилдаа маш хариуцлагатай ханддаг. Жишээлбэл HPV буюу умайн хүзүүний хавдар үүсгдэг хүний хөхөнцөр вирусын эсрэг вакцин хэрхэн нэвтрүүлэх зэрэг нэлээд чухал асуудлууд дээр байнга оновчтой сайн зөвлөгөө өгч байсан юм. Иймд Нямдава профессорын өгсөн зөвлөгөө эрүүл мэндийн яамныг хэрэгжүүлсэн ажлын үр дүнд бид тун удахгүй умайн хүзүүн хавдраас урдчлан сэргийлэх вакциныг хийж эхлэх гэж байгаа. Нямдава профессортой уулзаж мөн зөвлөгөө авах завшаан тохиоход би хизээд баяртай байдаг. 1995 онд Америкийн нэгдсэн улсын тэргүүн хадагтай Хиллари Клинтон манай улсад ажиллахад угтан авах хүндэтгэл үүрэг бас л Нямдавад оногджээ. Тэр болгонд нэр төртэй ажиллаж байлаа. Нямдава төрийн захиргааны төв болон эрүүл мэндийн байгууллагуудад үр бүтээлтэй ажилласнаас гадна сургалт, эрдэм шинжилгээ судалгааны олон зуун бүтээлүүд туурвсан орчуулагч, толзууч эрдэмтэнхөн анагаахын 8 хэлний тойл бичиг бүтээсэн гэд эрдмийн ажлууд тоолчих юм бол их бий.
Академич гэхлээр л хүмүүс сүрддэг болтой юм. Хэрэг дээрэн та бидэнд тайл адилхан жирэл нэг өвөө эцэг ажил дээрэн харин эрдэмтэн тулаад уулзах юм бол эгэл нэгэн эмч багш харин сорж зүтгэснийхэн хойноос шантралгүй явж хичээсэн учраас энэ сайхан өндөрлөгт нэгэнт хүрчээ. Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар олгож байгаа ганц хэрэгэн бол академич гэдэг хэрэгэн байгаа юм. Гэтэ зэрэг энэ бол нэгдүгээрт ховор эрдмийн цол, хоёрдугаарт бол ер нь цөөхөн хүн хүртдэг. Яг эрдмийн ажил хөөж яваа хүмүүсийн хувьд одоо миний ойлгож байгаа академич гэдгээс дээш илүү одоо хөндлөж явах тийм цол хэрэгэн гэж байхгүй л дээ. Тэр оюуны потенциал сайтай хүн ийм олон ажлыг өндөр түвшинд чанартай сайн хийж чаддаг. Шавнар нь Монгол улсыг авч явж байна. Монгол улсын эрүүл мэндийн салбарыг авч явж байна. Эвлэгдсэн нийт бүтээл нь 1000 гаруй. Нямдаа багшийн гаргасан бүтээлүүдээс ишлэл аавна гэдэг бол маш чухал зүйл байдаг. Эрдэмтэд одоо багшийн хийсэн бүтээлээс ишлэл авч өөрийнхөө бүтээлд ашигладаг. Энэ тоо бол одоо 7000 гаруй. Зөвхөн англи хэлээр хэвлэгдсэн бүтээлээс нь 4500. Ер нь бол англи хэлнээс гадна герман хэл, орос хэл дээр бас хэвлэлүүдээ олноор нь хэвлүүлсэн байгаа. Энэ бол дэлхийн эрдэмтэн гэдгийг шууд харуулж байна. Өнгөрсөн 21 онд академич Пен Нямдаа гэдэг алтан медалийг манай анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн бас домог болсон нэрт эрдэмтэн Батмөнх гэдэг эрдэмтний хөө энэ Мөнхөд эрдэмтэнд гард болсон юм аа. Томоогийн үндэсний төв бол дэлхийн эрүүл мэндийн байгууллагын одоо 80 орн томоогийн үндэсний төвтэй улс байна. Тэр төв бүгд холбоотой. Тэднүүд бол манай өвчл ямар байна, ямар вирус давмгаалаад байна гэдгийг харахын тулд энэ одоо вебсайт руу орчдөг. Тэр энэ Blue Check Immune. Амьдралын сайхан нь уулзалт даан гэдэг. Өнөөдөр Нямдаваг халдвар төвчин судлалын үндэсний төвийнхэн хүлээн авч уулзлаа. 2005 оноос эхлэн 2014 оныг хүртэл энэ төвийн вирус судлалын лабораторийг төшөглсөн томоогийн тандалтын сүлжээг байгуулан хөгжүүлэх Монгол Америкийн хамтарсан төслийн захирлаар ажилласан. Улсын ажлын халаагаан эндээс дуусгасан бол одож дөрөв халдвар төвчин судлалын үндэсний төвийнхэндөө тэр элэгтэй. Ажил амьдралынхаа олон жилийн хөдөлмөрийг эндэл зориулж эргэн санах, бахархан дурсах ололт амжилт их бий.
Танд ялт байгуулсан 25 жилийн баярын минь төргийа. 25 жилийн өмнө яг энэ байгуулах тийм шаардлага бол үүндээ манай орнд байсан да. Хийгээд үздэг хэрэгээ гэж. Тэгээд л энэ дүү санаачлаа. Сайн оншилжээд сайн эмчилдэг байхгүй. Нэсэл эмчлэх эсгүй юм аач. Төсөд аваач гэж. Тийм мэрсэр тийм явгуу яриач их байдаг байсан да. онд Гялс лаборатори анх байгуулагдсанаар манай улсын эрүүл мэндийн салбарт нэгэн сонирхолтой сайхан үйл явдал болсон. Хуруу шилнээс эхлээд шинжилгээнд шаардлагатай орчин үеийн бүх техник хэрэгслийг ашиглаж эхэлсэн нь хүмүүсийн явдал чирэгдэл багасч аж буйнан өгсөн нүдэн олсон ажил байсан. Санах нэгэн санжил байгаа бах. Шинжилгээний хариу тэр дуран гарна гэдэг бараг үлгэрийн юм шиг байлаа шүү дээ. Тухайн үед бол одоо дэлхийд дахин 30-40 минут хийгдэг болсон шинжилгээг манайд 3-4 өдөрт бактериологийн шинжилгээ бүр 10-14 хоног шинжилгээний үр дүн хариу ингээд өвчтөй юм уу эмчтэд баг хэрэггүй болцсон байдаг ийм үе байсан. Одоо 90 оны ихэнх үе. Тэгээд аав маань энийг хараад юусэн болохгүй байна. Энийг ерөөсөө одоо технологиг нэвтрүүлээ. Шинжилгээ гялсыг шаардлагатай байна гэж анх одоо бодоод тэгээ тэр хүслээ биелүүлэхийн тулд анх энэ компани үүсгэн байгуулсан. Анх юу ч хөл ихэлсэн зээл аваад хэлжсэн тий. Тэгэхэд аавын тэр нэг зорилготой өмч тэр юунд чиглэсэн чанар байгааг бол ингээд бас хазаагаал шал өөр юм хийгээ явж магадл байсан. Нэрийг бол аав санаачсан. Тэгэл гяс гэдэг чи өөрөө яг оноос нэр биш тий. Тухайн үед бас айгүй содлон сонсогддог гэсэн. Хэрэглэгчтэй ээлтэй хурдан шуурхай үйлчлэлд шинжилгээ өгөх тий. Тийм бол би болохыг аав зорж исэн. Анх нэгдэж байхад бол одоо аав маань өөрөө захирал. За тэгээд ээж ерөнхиймж тэгээ болд одоо ах маань тоног төхөөрөмжийн инженерээр анх энэ гур маань үүсгэжээс 3 хүнтэй байсан. Тэгээ сүүл дараа нь сүмэгч энхүү таах ингээд нэмэгдээ тавлаа болоод явсан. Одоо бол лаборатори маань 130 орчим хүнтэй. За сайн нэгдсэн эмэгтэй нийлүүлэх юм бол 200 орчим ажилтнтай юм өнөр өтгөн айл болсон байна.
Гялс лаборатори бий болсноор манай анагаах ухааны хөгжил эмнэлэг үйлчилгээний ажилд мэдэгдэхүйц ахиц дэвшил болсон нь үнэхээр таалархмаар. Шинэ өнгө төрөх, шинэ амьдрал, хэмнэл, хүсэл тэмүүлэл бий болсон. Лабораторийн орчин шинжилгээний арга, онцлогоор эрүүл ахуйн нөхцөл бүгд олон улсын хэмжээнд хүрсэн байлаа. Хэмж байгаа зүйл бол чанарыг нэгдүгээр тавьж байгаа. Тийм учраас 4 жилийн өмнөөс бол 1589 гэдэг олон улсын стандартыг мөрдөн ажиллуулж байна. Гол нь биднээс хийсэн шинжилгээнүүд маань бусад орны ижил төрлийн лабораториудтай чанарын хувьд дүүцгүйж манай иргэд маань заавалчгүй Япон руу, Сингапур руу, Солонгос руу явж шинжилгээх шаардлагагүй. Тэр хөгжингөө орнууд тэгж байгаа шинжилгээнүүдийг өөрийн орондоо нутагшуулъя гэсэн зорилго тавьсан. Сүүлийн үед бол энэ лабораторийн тусламж үйлчилгээ бол хөрөнгө оруулалт их сайжирч олон компаниуд энэ чиглэлд орж байна. Улс ч гэсэн энд анхаарал бол хөгжил дэвшил нь бол сайжирч байна. Гялс компани маань үүсгэн байгууллагатай зөвхөн лабораторийн үйлчлэгээ үзүүлэх, лабораторийн технологиг Монголд нэвтрүүлэх, хурдан хийх гэж байсан бол лабораторийн салбар дахь уруулж тоног хэмжээ үйлдвэрлэлийг Монголдо бий болгох чиглэлээр санаачлаг гаргаад тэр чиглэлөө бас бидэд анхаарал тавьж байгаа. Тэгэхээр хэрэглэгч байгаасаа илүү энэ лаборатори эмнэлгийн салбартаа үйлдвэрлэгч байгаад импортыг орлох бүтээгдэхүүнийг бий болгох чиглэлээр харж ажиллаж байгаа. Гялс төвийнхний хувьд энэ жил 25 жилийн тэгш хоёр тохиож байгаа. Хүний амьдралаараа тооцож үзэх юм бол нас бид хүрсэн эдрийн жавхаагаар гялсаж яваа залуу гэсэн үг. Нас залуу юм шиг санагдавч өвчин эмгэгт шаналсан хичнээн олон хүний алтан ам аварсан болоо гэвэл хэдэн зуун мянган хүний тоо хэлнэ. Нэгэн цагт Нямдава эрдэмтний зориг шулуудаж байгуулсан энэ эмнэлэг одоо залуу хойч үеийн чадалтай мэрэгжилтнүүдээр эгнээгэн бэхжүүлжээ. Тохилог сайхан ч болж Гялс төв нэг өдөртөө нийт 8 төрлийн 160 гаруй шинжилгээ хийж 400 орчим үзүүлэлтийн хариуг түргэн шуурхай гаргаж байна. Бүгд л баярлсан талархснаа илэрхийлцгээдэг. Энэ бол Гялсынхны амжилтын хамгийн товч илэрхийлэл. Манайхны нэг 2 дугаар хүүгийн ахмад нь Дөлгөөнөр гэдэг. Тэр харин наалтуудын вирусны асуудлыг нэлээд сонирхолтой. Тэр тэгжил яваасаа л гэж хүсэж байна.
анагаахын шинжлэх ухааны олон бүтээл төрөв нээлт хийж вируслог халдвар судлалын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан нэрд эрдэмтэн, төр нийгмийн зүтгэлтэн, эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, академич, профессор Пагавжавын Нямдава Монгол улсын хөдөлмөрийн баатар цол хүртээж хөдөлмөрийн баатрын алтан соён тэмдэг Сүхбаатарын одонгоор шаган сугай зарлиг болгосон Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хөрөлсөх Пагавжавын Нямдава эрүүл мэндийн яамны дархлаажуулалтын зөвлөх хорооны дарга академич төр төмөн хөдөлмөрийн баатар гэдэг эрхэм алдран хүн бүхэнд олгоод байдаггүй. Харин одоо Нямдава академич бидний багархан хүндлэх баатар болсон. Энэ цол хүндтэй цол. Тэгээ манай академич нарын дундаас ер нь Монголын эрдэмтэд дундаас энэ одоо Монгол улсад орчин үеийн шинжлэх ухааны байгуул үүсгэгдсэн цагаас хойш нэг 4 хүн хөдөлмөрийн баатар болсон. Тэгэхээр тэр 4 хүний нэг нь бол манай Нямдава академич. Эрүүл ахуй халдвар нэн судлалын чиглэлийн нарийн мэргэжлийн улсуудад их хайртай. Энэ бол бид одоо их дэлхийтэйгээ зохицож амьдрах их том сургууль юм байна л да. Тэр нэг 2 жилийн ажил биш. 10-20 жилийн тэгээ насалдаад ирэхээр одоо энэ ажлын хамтын авдаг байхгүй. Одоо ч гэсэн хамгийн хүндийн өөрч яваа тийм салбар л да. Улс төмөн шимтэж дурлсан мэрэгжлэрэн овоглуулна гэдэг хүн болгонд заяах хувь тохиол биш ээ. Аавын хүү дэлхийн хүн болно гэж багж байгаа зүудлээчгүй явсан байх та. Эх орн нь багтах үйлийг хүний хүү бүтээнэ гэж энэ л юм да. Бид Нямдава академичараа ирээдүйд хэдэн зуунаараа багаргах болно. Тэр их үйлсийг бүтээж чадсан хүндэт академичийн хураасан эрдэм дэлгэрүүлсэн үйлс бүгд ур хөөхд шавнараар нь дамжиж улам цааш үргэлжлэх учиртай. Амьдралын сайхан болгон үргэлжлэлтэй байна гэдэг үнэхээр багталтай юм шүү. Нямдава академич та бидний дунд ажиллаж бүтээж яваан л бид бүхний цол бас бахархал юм аа. Залуу энэ суралцсан дуурайха их үйлсэнтэй учраас амьдрал улам дэвжин дэлгэрэх үзье.